За өнгөрсөн хичээлээр бүгдээр аксонометр прогрессээр куб зурсан байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээр аксонометр прогрессээр тэгш өнцөгт зурах нэ. За ингээд зурагт харж байгаагаар ингээд зурагт өгөгдсөн тэгш өнцөгтийг харах юм бол за өндөр нь 3 см, за 5-ыг харьцах нь 3 гэсэн юм харьцаатай тэгш өнцөгт байж байна. За тэгэхээр бүгдээрээ прогресс дээр хэмжээнүүдэд тэмдэглэнэ. За өндөр нь 3 см гэсэн байгаа. За өргөн нь мөн адил 3 см. За урт нь харин тэгш өнцөгтийн маань урт нь 5 см гэсэн байгаа. За тус тэмдэглэсэн бол бүгдээрээ өндрүүдийн зуръя. За хэмжээгээ маш сайн нарийн авч зурхгүй бол хэмжээ маань бас алдах магадлал өндөр шүү. За урдаас харсан проекцийг дээшгээ 3 см-ийн доод цэг буюу дээд цэг дээрээс Y тэмдэглэхийн дагуу тэмдэглэж зурах ёстой. За ингэж тэмдэглэхийн тулд шугамыг Y тэмдэглэхийн дагуу параллел байрлуулж за тэгш өнцгтийнхөө өргөн болох 3 см-ийг тэмдэглэх ёстой. За ингээд бид нар урдаас харсан талыг энэ ч зурч чадлаа. За одоо тэгвэл бид нар урдаас харсан проекцийн наадлын энэ дээдлийн цэг болон энэ цохийг холбоход тэгш өнцгтийн маань дээрээс харсан проекц маань зурагдах нэ. За одоо харин доотлын хоёр цэгийг холбоход проекцийн маань хажуугийн тал гарах ёстой. За ингээд бид нар тэгш өнцөгтийг аксонометр проекц дээр байгуулж дуслаа. За багшийнхаа энэ хүү бичлэгийг дагаад бүгдээрээ даалгавраа хийгээд багш руугаа илгээгээрэй.